Супер баатрууд үнэхээр оршин байдаггүй. Хин нэгнийг аврахын тулд заавал алтан нөмрөг, байд мобайл, хязгааргүй 5 чулуу байх хэрэгтэй юу? Тэгвэл эдгээр зүйлсийн тусламжгүйгээр маш олон хүнд итгэл найдар өгч, тэдэнд амьдрах урам зориг өгсөн 5 эгэл баатрууд хэн байв? Эхний баатар бол 80 гаруй өвчтөд эцэг ихтэй хаягдсан хүмүүсийг эцсийн зам хүртэл нь харьяар дутаагаагүй супер аав Мухаммед Бизек өвчтөд төрснөөсөө болж эцэг их нь нэрч хөлгөө хаягдсан хүмүүсийг эмнэлгээс гэртээ авчир нэр өгөн ингэртээ өдөржин тэрвэрч түнчлэн тэдэнд шаардлагатай бүхий л хасарга халамжийг өгдөг энэхүү эрхэм 64 наснда хор тавтартайгаа мэджээ. Гисэн идэж тэрээр бууж өгөлгүй насан эцэслээ энэхүү үйл хэргийг үргэлжлүүлэн хэмээжээ. Эцэг ихтэй голгцсон өвчтөд төрсэн хүмүүсийг ямар ч хэрэгэлзээгээр хүлээн авах дулаан гэр нь Лос Анжелес дахь түүний гэр билээ. Дараагийн эгэл баатар бол Роб Кенни бөгөөд аава би яаж үнийг хийх вэ хэмээн асуухыг хүссэн ч амьдралд нь эцэг хүний орон цай байгаагүйгээс болж шаналж байсан 4.2 сая хүнд өдгөө түүнээс сахлаа хусах, хадаас хэрхэн хадах, гэрлийн ламп хэрхэн солигдлоор суралцж байгаа билээ. Тэрээр хэдий аавын өссөн боловч өөртөө адилхан мянган хүмүүс аавынхын үргийг гүйцэтгэж байгаа гэд хэлсдэггүй. Түүний бичлэгийг үзсэн хүмүүс ахин итгэл найдрыг олж хоосоо орон зайгаа нөхөж байгаа нь яахын аргагүй түүнийг супер баатар болгож байгаа таач хэрэгэлцэхгүй байгаа биз. 3 дахь супер баатар бол Кэти Бенрон буюу тэрээр хүүхдүүдээ хөхүүлэх үедээ сүүн хит илүү гараад байгааг анзаарч улмаар сүү татрах асуудал тулгарсан ээжүүдэд сүүгээ хандуулж эхэлсэн. Түүний үйл хэрэг өргөжөж асрамжийн газар болон эмнэлэгт хаягдсан нэрэн хүүхдүүдэд хөхний сүүгээ хандуулж эхэлсэн байна. Тэрээр эхний хүүхдээ төрүүлснээ дараа сүү татрах асуудалтай байснаас болж өөрийгөө хангалтгүйгээр мэдэрч байжээ. Ийхүү өөрийн тулсан зүйлсээс үндэслэн бусад ээж аавуудад туслахаар шийдсэн нь энэ. Дараагийн супер баатар бол Чэнгшин хэмээх залуу. Битгий өсрээч гэж хэлээд ярилцах хүн болгонд байсан бол гэж бодож үзэж байсан нь харамсалтай Нанжин гүрэн дээрээс 280 мянга гаруй хүн итгэл найдвараа алтан амьдралаа дуусгасан тоо баримт байдаг. Харин Чэнгшин хэмээх залуу өдгөө 400 гаруй хүний амийг зүгээр л чин сэтгэлээсээ ярилцсны үндсэн дээр аварсан байдаг. Тэрээр гүрний хажууд амьдарч эхэлснээсээ хойш өсрөх гэж орлого хийж буй хүмүүстээр очин ярилцаж тэдэнд дахин нэгэн удаа бодож үзхийг сануулснаар маш олон хүнд итгэл найдвар бэлгэлжээ. Ингээд бидний сүүлийн эгэл баатар бол 3 сая хүүхдүүдийнхээ бахархал болсон TikTok-ийн аав болох Самер Клейтон билээ. Тэрээр утасны өмнө суугаад өнөөдөр ямархуу байвдаа хэмээн бичлэгээ эхэлдэг бай. Үр хүүхдтэй цаг гаргаж чадаагүй улмаас хайр халамжаар дутаж өссөн хүмүүс түүний бичлэгийг үзээд яг л аавтайгаа суугаад хоол идэх зураа өдрийн сонин сайхнаа ярилцаж буй мэд дулаан сэтгэл үлддэг байна. Тэрээр зөвхөн аавын орон зай дутсан хүмүүст ч биш хэний ч хамаагүй хэцүү үед нь бүх зүйл зөвгөөрөө хэмээн асууж багч гэсэн халамжийг мэдрүүлэхийг хүсдэг талаараа дурдсан. Эцэст нь ихэд хорвоо дэлхий дээр өрүүлж чамаа гомдоож муухай ханддаг хүмүүс олон байдаг ч гэсэндээ тэднээс илүү олон сайхан сэтгэлтэй хүмүүс бий гэдэгт итгээрэй. Хин нэгэн санаанд нь орж ирэхгүй байвал тэр хүн нь та өөрөө ч байж болох юм аа.